Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Солонгост гарсан нэгэн хэргийг ярьж өгөх гээд бэлтгэлээ. 2017 оны 6 сарын 24-ний орой Өмнөд Кёнгсан аймгийн Чамвон хотод амьдардаг 50 орчим насны эрэгтэй би ажилласаа тарах замдаа эхнэр 47 настай A рүүгээ уцтдаг. Тэр хоёр ихэвчлэн хамтдаа дасгал хийх зорилгоор гольф тоглодог байсан бөгөөд тэр өдөр ч гэсэндээ мөн адил машинаа гэртээ тавьчихад эхнэртэйгээ хамт нэг машинаар гольфийн талбай руу явж тоглодог юм уу гэж бодож байсан. Тэгээд эхнэрлүүгээ залгаад хаана нэ гэж асуусан чинь эхнэр нь аль хэдийн машинаа унаад гэрээсээ гараад хөдөлчихсөн байдаг. Тэгээ нөхөр нь болохоор буцаад машинаа тавьчаад эхнэртэйгээ нэг машинаар явд юм уу гэж бодож ирсэн. За түүхтэй юм байна гэж бодоод тусдаа машинаар явахаар шийддэг. Ингээд тэд гольфийн талбай дээр уулзаж ойролцоогоор 3 цаг орчим хамтдаа гольф тоглоцгоосон. Ингээд оройны 8 цаг 30 минутын үе болж тэд гэртээ харахаар гольфийн талбайн лифтэнд хамтдаа сууж доод давхрын машины зогсоол руу очицгоодог. Явж байх замдаа хоорондоо өлсөж байгаа талаараа ярилцсан гэртээ очиод кимчитэй будаа хийж идий гэсэн энгийн яриаг өрнүүлцгээдэг. Ингээд машины зогсоол дээр очин хоёулаа тусдаа машинтай байсан болохоор зогсоол дээр салцгаан нөхөр нь эхлээд төрүүлээд яваад эхнэр нь араас нь дагаад гэрлүүгээ явъя гэж ярьцгаадаг. Удалгүй гэртээ төрүүлж ирсэн нөхөр машинаа зогсоолд тавьчихад эхнэрээ хүлээдэг. Гэтэл 5 минут, 10 минут, 20 минут өнгөрөхөд ч эхнэр нь ирэхгүй байсан. Олон удаа эхнэрлүүгээ залгасан ч гэсэн утас нь унтраатай байдаг. Ингээд нөхөр нь гайхаж сандран араас ирэх ёстой байсан хүн ийм удах ёсгүй дээ. Утсаа унтраачхна гэж бүр баймгүй юм осолд орчихсон юм биш байгаа гэж айж эхэлдэг. Ингээд тэр яаран цагдаа руу уцтаж ойролцоо зам тээврийн осол гарсан эсхийг шалгаж өгөхийг гуйдаг. Гэвч цагдаа нар шалгаад ойр хавьдан зам тээврийн осол гарсан ямар ч мэдээлэл байхгүй байна гэж түүнд хэлдэг. Ингээд айж сандарсан нөхөр албан ёсоор эхнэрээ сургаггүй болсон гэж цагдаад мэдүүлдэг. Цагдаагийн хувьд энэ хэрэг зүгээр нэг гэрээ орхиод оргож зогтсон ч юм уу тийм хэрэг биш гэдэг нь бол шууд харагдчихсан. Учир нь тэд хоёр саяхан л хамт байсан гэртээ очиод ямар хоол хийж идэх талаараа энгийн яриа өрнүүлж исэн. Тиймээс цагдаа нар шууд гольфийн талбай руу эхлээд очицгоодог. Гольфийн талбайд очиод тус гольфийн талбайн зогсоолын CCTV-г нь шалгадаг. Гэвч тэнд бол маш аимшигтай бичлэг үлдсэн байсан. Эхнэр A-г нь үл таних хүмүүс хүчээр барьж өөр машин руу чирж оруулж байгаа нь тод бичигдсэн байсан. Оройны 8 цаг 30 минутын үед A нөхрөөсөө салсны дараа өөрийнхөө Audi машин руугаа очиж байгаа нь харагддаг. Яг машины хаалгаа онгойлгох гэж байхад нь хажууд нь зогсож байсан спортиж машинаас хоёр эрэгтэй бууж ирээд нэг нь арын суудлаас нь бууж нөгөө нь жолоочийн талаас гарч ирээд A-г хүчээр барьж спортиж машины арын суудлал руу чихэж оруулж байгаа нь харагддаг. Түүний аманд оймс чихэж скотчоор ороож гар хүлийг нь хүлж байгаа нь харагдсан. Үүний дараа спортиж машины урд суудлаас нэг эмэгтэй бууж ирээд A-ийн Audi машины жолооны ард суун удалгүй хоёр машин хоёулаа тайвнаар гольфийн талбайн зогсоолоос гарч явж байгаа нь бичигдсэн байсан. Өөрөөр хэлбэл хоёр эрэгтэй нэг эмэгтэйгээс бүрдсэн хулгайчдын бүлэг энэ гэмт хэргийг маш богино хугацаанд үйлдсэн гэдэг нь бол харагддаг. Цагдаа нар машины дугаарыг шалган мөрдөж эхэлдэг. Гэвч замын систем дээр тэдний хөдөлгөөн ерөөсө бүртгэгдсэн бичлэг байдаггүй. Тийм учраас цагдаа нар бол энийг нь машин дугаараа зогсоолоос гармагцаас солиод явсан байна гэж дүгнцгээдэг. За ингээд шүнжэнгөө мэдээж ирэл хайгуул болж байгаад маргааш өглөө 11 цагт Кванжу хотын Бөнгсөн дүүрэгт A-ийн картаар 400 орчим мянган вон бэлнээр гаргаж авж байгаа бичлэг илэрдэг. Энэ хооронд бол мэдээж цагдаа нар бүх CCTV-г шалгаж исэн ч тэр спортиж машин бол ерөөсөө олдохгүй хэвээрээсэн. Ингээд бүх спортиж машиныг шалгаж эхэлдэг. Тэгтэл нэг сэжигтэй машин илэрдэг. Спортиж мөртлөө өөр машины дугаартай байсан. Тэгээ тэр дугаар нь болохоор мөн өмнө нь хулгайлагдсан дугаар гэж бүртгэгдсэн тийм дугаар байдаг. Цагдаа нар тэр машиныг улс даяар хайж эхэлсэн. Удалгүй тэр машин хамаанд бүсэд орж ирсэн нь тогтоогддог. Ингээд шууд шалгалтын яаралтай тэр машиныг бол цагдаа нар барьж аван зогсоож чаддаг. Гэвч машин дотор 29 настай жолооч шим ганцаараа байсан. Тэгэхээр хоёр хамсаатан нь бол аль хэдийн цогтчихсан байсан гэсэн үг. Мөн хамгийн чухал нь хохирогч A бол тэр машинд байгаагүй. Ингээд цагдаа нар шимийг бол шууд байцааж эхэлдэг. Байцаагдаж эхэлсэн шим бол хэдхэн цагийн дотор ам нээж үннээ хүлээж эхэлсэн. Тэр хэлэхдээ би зөвхөн жолоол барьж исэн. Энэ бүх зүйлийг шимчооноо хийсэн гэж хэлдэг. Тэг мэдээж хамгийн яаралтай зүйл бол хохирогч хаана байгааг цагдаа нар олж илрүүлэх байсан. Тэгээд хохирогчийн хаана байгааг асуухад тэр хэлэхдээ хохирогч аль хэдийн нас орсон Жинжүү хотын гүүрний доороос та нар хайх хэрэгтэй гэж хэлдэг. Ингээд цагдаа нар бол түүний зааж өгсөн Жинжүү хотын гүүрийг нэг бүрчлэн нэгдсэний эцэст уснаас
харамсалтай нь Эйн цогцыг олж чаддаг. Цогцыг уутанд хийж живүүлэхийн тулд дотор нь 6 кг, 3 кг, 2 кг-ийн чулуунуудыг хийсэн гар хөлийг нь кабелийн утсаар чанга боосон байсан. Хүзүүн дээр нь хөхрөлт түүнийг боомлж алсан гэдгийг ол илтгэж байсан. Нөхөр нь эхнэрээ амьд олдохыг хүлээн цагдаагийн газарт бараг хоноглож байсан боловч харамсалтай нь эхнэрийнхээ нас орсон гэдэг аимшигтай мэдээг сонсдог. Цагдаа нар мөрдөн шалгах явцад гол зохион байгуулагч нь Шимчонуу гэдэг хүн болохыг нь олж тогтоодог. Тэр найз бүсгүй Кам болон үеэл Шимтэйгээ хамт ингээд гуруулаа нийлж энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогддог. Мөрдөн шалгалтаар илэрснээр гол зохион байгуулагч нь бол Шимчонуу, Хамсаатан нь түүний найз бүсгүй Канжоним, жолооч нь үеэл Шим. Тэд анх гольфийн талбайд бөөндөө ажилдаг байх үедээ танилццгаасан. Ингээд улмаараа Шимчонуу болон Кан хоёр үерхэж эхэлсэн байна. Шимчонуу удалгүй ажилласаа гарч их хэмжээний өрөнд орсон 26 сая воны картын өр мөн ээжийнхээ картаар зээлсэн 40 сая воны өрөнд орсон байна. Тэгээ энэ үедээ болохоор Шимчонуу найз бүсгүйтэйгээ хамтран нэг том дээрмийн хэрэг хийж чадах юм бол энэ бүх өрөө дарж чаднаа гэсэн тийм муухай бодол болон төлөвлөгөө гаргаж эхэлсэн байна. Тэгээ тэд болохоор гольфийн талбайд хөвчлэн баян хүмүүс үйлчлүүлдэг учраас гольфийн талбайг яг гол байгаа болгоод тэндээс баян хүнийг олж аваад барьцаалан түүнээс мөнгө дээрэмдье гэсэн тийм зорилгыг тавьсан байна. Анхандаа болохоор тэд нэр эрэгтэй хүнийг байгаа болгохыг оролцсон боловч энэ нь бол амжилтгүй болсон. Тэгээд ч гуруулаа эрэгтэй хүнийг бол дийлж чадахгүй маань гэдгээ мэдээд эмэгтэй хүнийг байгаа болгоё гэж шийдсэн байна. Ингээд 6 сарын 24-нд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр гольфийн талбайд очсон. Тэгээд тэд болохоор яагаад бүсгүйг яагаад байгаа болгосон бэ гэм бол тэр Эльфигийн брендийн үнэтэй цүнх харьцсан байсан. Тэрийг нь хараад л шууд баян хүү юм байна гэж шууд дүгнээд түүнийг барьцаалахаар шийдсэн гэж байгаа. Ингээд Эийг барьцаалан түүнийг эзгүй шатгуун түүх газарт аваачиж картынх нь нууц кодыг мэдхээр түүнийг бол заналхийлж эхэлсэн. Нэвч Эй бүсгүй бол картынхаа нууц дугаарыг тийм амархан хэлэхгүй байсан. Тэгээд түүнийг айлгах зорилгоор хоолоог нь боож картынх нь нууц кодыг асууж ах явцдаа түүнийг амь насаа алдсан гэж мэдүүлж байгаа. Тэгээд тэд нар өөрсдөө болохоор энэ бол санамсаргүй зүйлээсэн. Бид нар зүгээр картынхаа нууц кодыг мэдэх гэж л хоолойг нь боосон. Түүнээс ш санаатай хэрэг байгаагүй гэж бол хэрэгээ хэлж исэн. Тэгээд түүний амь насын хөнөөснийхөө дараа түүний үнэт эдлүүдийг нь авч цогцыг нь голд живүүлсэн гэж мэдээлж байгаа. Үүний дараа гэмт хэрэгтнүүд машины дугаараас сойл гадаад руу зүхтахаар төлөвлөж байсан. Гэхдээ эцэст нь бол мэдээж баригдсан жолооч шингийн мэдүүлгийн дагуу Шимчонуу болон түүний найз бүсгүйчүүдийг бол цагдаа нар маш хурдан баривчилж чадсан. За ингээд тэдний шүүх хурал болсон. Тэгээ шүүх хурал дээр бол Шимчонуу санаатай алаагүй гэж мэдүүлсэн ч гэсэндээ шүүх түүнийг санаатай аллага үйлдсэн гэж үзэн бүх насаар нь 20 ялыг оноосон. Харин түүний хамсаатнууд болох үеэл Шим болоод Шимчонуугийн найз бүсгүй хоёрт бол 15 жилийн ялыг тус оноосон байна. За ингээд өнөөдрийн хэрэг бол маш харамсалтай хэрэг байсан. Энэ гэмт хэрэгт бол хамгийн их шаналсан хүн бол мэдээж түүний нөхөр байгаа. Тэр зүгээр л нэг энгийн орой эхнэртэйгээ хамт гольф тоглолцоход гэртээ хайрч хоол хийж идэх төлөвлөгөөтэй байсан боловч гэмт этгээдүүдийн аимшигтай энэ гэмт хэрэгээс болж харамсалтайгаар эхнэрээ алдаж түүний амьдралч гэсэн нуран унж түүний хүүхдүүд ч гэсэндээ ингээ ээжгүй болсон маш харамсалтай ийм хэрэг байлаа. Та бүхэн бас энэ хэрэг дээр юу гэж бодож гин өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарж суугаа дэмжгээ битгий мартаарай. За ингээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.